Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол улсын гавьяа жүжигчин Дуучин Ариуна тусгай тоглолтоо зохион байгуулах гэж байна. Тоглолтод өөрийн шилдэг уран бүтээлүүд болоод баярт тусгайлан бэлтгэсэн дуунуудаа амьд төгжмийн бүрэлдэхүүнтэйгээр толилуулах юм байна. Мөн энэхүү тоглолтод эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэн, хүч чадал, ухаан, хайр инрэл, нийгэмд гүйцэтгэх үүргийг нь алдаршуулсан арга хэмжээ болохыг онцолж байна. Тэг миний хувьд бол анх удаага олон улсын эмэгтэйчүүдийн баяраар эмэгтэйчүүдтэй өрхийн тэргүүдүүд маань ээжийн нартай, гэргийн нартай бэлэг барьдаг. Өөрийнхөө ахмад буурлуудтай бас бэлэг барьдаг шүү дээ. Тэгэхээр тэр бэлэг нь магадгүй миний энэ олон улсын эмэгтэйчүүдийн баяраар зориулсан тусгаалan зориулж хийж байгаа энэ тоглолт маань байгаасаа гэж би хүсэж байгаа. Тэгээ би ч бас өөрөө ээж хүний хувьд, эмэгтэй хүний хувьд энэ тоглолт үнэхээр халуун дулаан байгаасаа болоосоо гэж хүсэж байгаа. Энэхүү тоглолтод хасарны хамтлагийн Амра, Марка, Нэнэ, Наги зэрэг уран бүтээлчид оролцсон. Мөн зүрх асан тоглолтын шинжлэн найруулга бүхий 33 дуунаас гадна үзэгчдийн сонсох дуртай хуучны 6 хит дуу шинэ хувилбараар ихшлэх юм а. Монгол улсын гавьяа жүжигчин Ариуна зөвхөн тэр хайрандаа дууг дуучин Нагитай хамтран шинжлэн дуулахаар бэлтгэж байгаа гэлээ. Гадаа буюу стадионд буюу дотор хийх тоглолтын vibe буюу мэдрэмж шал өөрөдөг. Дотор хийж байгаа тоглолт бол яг хүн бүрт ингэж хурж хүн бүрийг тооч хийдгээрээ маш гоё мэдрэмжийг өгдөг. Тэгэхээр би бол Ариунаг чинь тэр тоглолтыг би ч гэсэн тэсэн яадаг хүлээж байна. Тэгээд тэр тоглолтын дээр бас тантай бас тайзан дээр гарна гэдэг бол миний хувьд бас үнэхээр чухал нэр үндийн бас хэрэг. Танд баярлалаа гэж хэлмээр байна. Манай дуу бол тэр тэргүй ойлгомжтой үгүй мөрцөн чимээ бол маш олон жил ингэж хийт үе үед бас сонсогч нар ихтэй дуу байж явлаа. Надад ч бас анхны Монгол улсад бол анхны дүүд рэп хип хоп артисттай хамтарч Монголд анх ингэж хамтарсан жанраар бас маш олон хүний сонирыг мэлсэн. Орчин үеийн тайз, гэрэл, дууны төгс шийдэл тоглолтын бүх хувцсыг дууны найруулгатаа зориулан шинээр оруулжээ. International Women's Day нэртэй энэхүү хүндэтгэлийн тоглолт нь шинээр ашиглалтанд орсон M-Bank Arena зохион байгуулагдах юм. Тоглолтын тасалбарыг Shopee цэгийн мэнээс худалдан авах боломжтой.